сайн уу? Тэгэхээр одоо хэдүүлээ Цезар салатыг хийнэ. За Цезар салатыг хийхэд мэдээж дээрээс нь соус болон сыр ордог шүү дээ. Тийм ээ, таслаг. Тэгвэл хэдүүлээ бас яг эрүүл хоолны дэглэм гэдэг утгаараа аль болох соус бол хийхгүй. За мөн бяцлаг орохгүй. За ногооны салатны хувьд бол бүгдээрээ одоо мэддэг болсон тийм ээ. Ногооны салат гэсэн жороо үзээд хэрхэн ногооны салатыг хийх бол мэднэ. За тэгвэл одоо шууд бүгдээрээ гол ажилдаа оръё. Дахианы цээж маха 참사야. Таны харж байгаачлан одоо дахианы цээж мах бол яг бүтэн салат руу орохгүй. Тэгэхээр яг энэ үлдсэн одоо маха хөрөгч нь их юм бол амархан муудна. Тийм учраас хэдүүлээ энийгээ яг ширхгийнхэн дагуу хэрчээд тэгээ хөлдөөчж болно.